Хөх тэнгэр роман. 1-р бүлэг 1. Үүрийн чингээр 1. Жүү багшинд болсноос ам хөр буурлаас үг дуул. Өгүүлэх нь 15 дугаар жарны харлуу жилийн зуны дунд сарын шин дээрх нэгэн өдөр нар баруунаа хивэж зөөлөн салхи зүүнээсээ эйдүүхэн сэвэлзэн. Төмрийн дархан өвгөн жүгдэр хөөрг татан цог үлээлгэж балт далайн болд давтсаар алжаасан биеэн жилдэн тоотойхон л амраана. Ийхүү цөөн хоног амарч буй өвгөн жүгдэр энэ өдөр төдийл оройтолгүй босоод байшингаасан гарахад үзэсгэлэнт мандарваан дэлгэрэн угтжээ. Үргэлж тордогцоор эртэлж дэлгэрсэн энэ цэцэг өвгөн жүгдэрт урт удаан ам зуухын зөнг бэлэгдэх мэт баяслыг төрүүлв. Баяр хөөрт өвгөн жүгдэр цэцгэн барилан үзэх гэснээр ажлын хүндэд эвэршиж эвдэрсэн гараа хараад эмзэгхэн болбраад элбэгийн дөнгөж нээсэн хариухан тэр цэцгийн имбгэрүүд гар хурж төвдөлгүй гантай ус руугаан эргэж цэцгэн услах зуур. Хүн ардын жаргалын дуун ширгээстэй хөвчин дэлхий юутай бүх нойрсон. Хөгийн засаж жаргалыг дуулах шидтэй хөгжимчийн ихшгийг орчлон хизээ сонсох гэж бүдүүн баргал хэрн хөг сайт хоолойгоор намуухан аялав. Хойс мултарч хашааны хаалга нээгдэхэд нахөө баян химээх хүрээ бандчин бонцгийн хугаалт орж ирээд. Жүү багшийнхаа дуулахыг чагнан зогсож, өвгөн дархан шангаан барьсаар цэцгэн шохорхож, хаалган тэнд зогсож байгаа галтыг анзаарлгүй. Сэрчгнийг салхи замбуу твийг илбэнхэн таалсаар сэрээчих буй гэсэн шиг юундан аргадаав. Сэхэрх ухаантан зовлонг туулан твцсээр сэтгэн гэгэрэх оюуна юундан нөгөөв гэж дуулсаар байлаа. Багшийн хаан дуртай ил дууг галт савл хийвэл гинштэг бөгөөд эрмэлзэх хүсэл шингэсэн уран шүлгийн бадаг эйдүү намблаг аялгуудаа уйхан өвшиглэлд нь хичнээн шундаг билээ. Тэгээд энэ дууг сонсох бүр одоох хүний бодол санаанд илэн цуланц юм маань 100 жилийн мөрөөдөлд сэтгэлийн хатан жавхцыг дэлдэж байх шиг санагдгаас хүсэлтэй энэ дууны айдан шүлгийн гайхамшигыг сэхэрэх тусам сэтгэл нь хөдлөнө. Өгүүлэх нь хүрээндэн жүү багш гэж алдарсан хятад өвгөн жүгдэр хятад түмний дээд үеийн нэр үл мэдэгдэх үнэн төвхтэй. Чин сэтгэлд бүсгүй домогт дуулын гарсан цаг нь их Юан улсын үед хамаарагдах янзтай. Уул дуунд эрдмийг сорих шалгалтаараа тэр үеийн Монголын өмнөд хязгаарын газар одоогийн хөх хотноо одох эр нөхөртөн ихнэр нь дуулсан дуу юм. 100 шикэв хэмээх нь умар зүг одох гэсэн хятад үг. 100 шикэв хэмээх газар одох эр юугэн үдэгтэй хайрлаж загсан холбоо дуулалд нэн дурлдгийн ирэхээр Монгол орноо аж төрж агаад нутаг ботсон эргэн багш лүүгийнхээ бичсэн шүлгийг уул дууны аялгаунд тааруулан дуулдаг бүлгээ. Тийхүү жүгдөр өвгөн гантай ус руугаан эргэнгүүт галтыг харж гөхөө гэж дуалдан магнат нийлгэж хүмүн хурмалтаас гинт бууж орхив гэсээр инээмхийлэн угтав. Галт алгуур ойртож гар сарвайн тоснон багшийн хаан зангиран буй булчин атаархан гуй харж. Ийм шөрмөслөг бадрун гартны аяар болд төмөр байтугай болохой үйлч давтагдсан уйр муу заа гэсэн урдын бодлоо нэхэн санаад гүнэм мэхийж. Жөө багш тантай зөвшөлдсөх ялмгүй хэрэгээр ирлээ. Завтайсан болов уу? Гэв. Завтай байлгүй яах вэ? Суу хүүхэ гээд жүгдрөвгөн эцгийн хендэргэд тавиастай явган ширээнэ галтыг өрн суулгаж өөрөө байшиндан орлоо. Галт бургас мэт сагалгар мөчөртэй мандарва өөд өлийж түүний тунгалаг ягаан цэцгийг мишээнгүй ширтэхэд өвгөн дархны цэцгийн хүрээлэнтэй бяцхан хашааны орчим юм бүхэн найртай сайхан
Нар салхинд он удаан байж гандаж хөхөрсөн сандал ширээнд хүртэл агар зандан зүлгэж хийсэн шиг гялалзсан үзмэрдэж. Насан турш үзээгүй амгалан амсаж буй мөтэ залуу эр галтад нэг л жавхаатай санагдлаа. Байр руугаан ороод нилээн удсан өвгөн гар нүрэн угааж хувцаан солиод гарч ирлээ. Тэгтээ тэр үеийн Монгол туурхтны бичгийн мэрэгдэн уламжлалт өмсгөл төв даруу игэл янзын бараан хувц өмсний учраа галт ирэхгүй босч шавийн ёсоор нудраг буулган ухтлаа. Өвгөн жүгдэр өргсөн зэс цараан хичээнгүй тавиад тэд суудлаа нэг зэрэг эзлэв. Ингээд өвгөн царан дээрх галуун хүзүүт шилэн лонх бүхий ямтат ванлаг нийжгээ тундгыг ширээн дээрэн өрөв. Багш маань өнөө өглөө их л хөгжүүн сайхан дурсгалт нэгэн өдөр нь буюу жилдээ тоотойхон өмсдөг урт дэлбэр ханцуутай бараан дээр хоёр үзүүртэй цацаг бүхий шар шуушаан утсыг томож хийсэн нарийн бүсээ бүсэлжээ. Тэгээд майхан мэт ороотой цохон дээрэн эвт загсын тэмдэгт босоод өргөлжин хар малгайг өмснө нь хизээнээс тунч гайхалтай зохиж эрдэмт хүний дүрийг нэн томрон үлэмд сүрдэн болгосон шиг галтад санагдан. Их бичгийн мэргэнд Күммин одоогоос 1000 гаруй жилийн өмнө Тан Сун улсын хооронд 100 жилийн төмөн үйл үүдсэн олон хаадын үед амьдарч агсан хятадын их бичгийн хүн. Гүшмэтийн дүрийг үтсэнтэй адил жүгдэр өвгөн эрүүнийхэн шингэвтер буурал сахлыг шовтарч даруухан зохтой улаанлаг нүдэн жонейлгон ванлаг юугаан хондаглав. Ийхүү дүүргсэн хундгаан өргөн баруун гарынхаа ядам хурууг түрээд 4 зүг 8 зохист өргөв. Мандарва маань сайхан цэцгэлжээ. Юутай гоё цэцгэв гэж бодсноос тис өөрөөр асуусан шавийн хаан битүү ажиглалтыг мэдсэн Жүү багш жоомолцсон нэмсгэлж. Энэ бол гайхамшигт тухаараа. Ил цэцэг надад нэгэн үе амьсгалах амар жаргалыг авчирв. Харин энэ хөө баяр дээрээ ивэлт багш нараа ирэхгүй саналаа. Сүн далайн цэнгэг аршаан мэт эрдмийн завьяаг анхлан амлуулсан багш нараа дурснаа. Жирийн бичгтэн эрдэмтэй тэднийг учрал бүрдэж мандарва дэлгэрсэн энэ өдөр нэхэн санаж эрдмийн тавцанд авируулсны энэ маш их хүндэтгий. Үүний тулд шим ертөнцийн өгөөмөр улруул зансан өвгдийнхөө зуршлыг даган сацал өргсөн минь өвгөн намайг шашны хуурмаг ёсноос эрх биш тусгаарлах байлгүй тийм үү? Хөөхөө гэдэг жоомолцов. Жүү багш юутай ёжрохыг хэлнэв. Сацлын тухайд үл мэдэгт төдсөн миний санааг тааж айлтав гэж бодсон галт. Эрдэмт багш нарыг таны бишрэн дурсалцъя. Харин зорж ирсэн хэрэгээсээ уртаж хоёр зүйлийг саналаа. Нэгдэж түрүүчийнхээ дуугүйцэн дуулаач. Хоёрдож Монгол багшийнхаа тухай ярихгүй юу гэвэ. Хүү минь сэтгэл их хөдлөлөө. Зархтын ширээнэ сайн шавтайгаан суугаад эрт идэвгүйгээ дурсалцаж дуулан тайтарах гэдэг аливаа хүний сэтгэлийн шинжийг хадгаламжгүй за гэдэг Жүү багш хундаг тайгаагаас шимж сахал эмэрэн хоолой засаад. Төмөн жилийн өвгдийн үеэс хурам бөглсөн тэсгүүе бэрх зовлонгоор орчлон идээлжээ. Үнэнд хүч буй бол хотол дайн сонс. Үрийн ус шиг бориглооч золж аргалам. Дүүгөр хүртэл эрчэн авч чулууг шидэн дүрлцсэн галаар төмний хилэн хизээс шатна. Тэр цагт хаад ноёд хуйхлагдан тонилн твдэлхийч тэргүүнээ өргөн шилгээмүүзэ гэж дуулахад галт царай бараалган сон. Талшрамд өгүүлэх минь норшоо өгүүлбэрийг зүүж ятан эвлүүлэгч туламхан бичээж би шүлгэн зүйлийг оролдъё гэж нэгэн цагт ам өгсөндөө хүрэхээр энэхүү зохиолынхон энэ тэнд мөр цөөвтөр бадгийг туршин бичсэнийг уншигч олон хөлцөн сойрхом уу. Ертөнц тогтож хүн үүснээс хойш хонд тооллын үе мөн бүхнийг 90 цагийн хүрд эргэн тооцохдоо яасан ч булангартай урсгаав дээ гэдэг Жүү багш магнаа өвчээлгэн хөмсөг өргөөд. Өлзөө учрал бүрдсэн чи бидний энхэн барилдлага төмөн тус багш нарын минь ач билээ.
Хожим завчилж яри. Харин хүү чи ойрдоо манахаар юунд ис үзэгдэв гэлээ. Өнгөрсөн 3 хоногийг тун 5 муутай өнгөрүүллээ. 5 муутай гинэ. Тийм ээ. Аав ээж минь өсгөж өндөлгөхдөө ганц ч хатуу үгээр халж халдалгүй эрх тань хөсөглөө. Тэгтэл төрүүчийн бууд гаргийн үдэж танайхаас харахад минь хошчи. Заямутын өвөр цоорхой гэсэн юм гэж аавыг зэмлэхэд ээж тэр чинь хүний үр чинь шүү дээ гэж хэлцхийн гэрийн хаягаар өнгөрөхдөө сонслоо. Тэр битүү үгсийн утгыг эргэцүүлэн бодсоор гэрээс гаралгүй 3 хоног. Харин аав намайг юунд ад шоу үзэх болов гэсэн бодол өрийн минь өвдгсөөр. Их хүний үрэн харилсан нэнжин сэтгэлийг аавын хүйтнээр хариулдгийг учир ёо. Аавын гисгэлийг хүртэх буруу үйл хийгээгүй санагдах юм. Гэвч өөрт мэдэгдээгүй төмөн үйлд зэрэглээ мэд жирбэлзэн өнгөрдгийг алиг тэр гэхэв гэжээ. Галт шаналнгуй хэрн тайван яриад багш өдөө тогтоохон харлаа. 13 жилийн багш шавын барилганд хүү чамаас өчөөхөн чөөгөөс олж эрдэмд мэрийн бичиг зүйлдэд дуралдгийг чинь үзлээ гэдэг. Жөө багш цэцгийнхээ мөчрийг татан үнэрлэж. Тус дорсон хүний ганц хүү эцэг ихтэй ёстойч ёстойл дэлбэг нээсэн мандар бабсуу. Аав ээж чинь цэцэг мэд хүүгэн алдаж гоочломгүй. Понцог бид ойрын хідэн жилд баахан хөндөрсний учраа төвний санааг яахан тааварлах байлээ. Ингийн байтлаа ааш харан шингаа хувилгахчтэй. Сайн шинж биш. Тэрээр этгээд эвдэр чи нэг л өөдгүй юмыг ёрлоно. Ер хүн гэрч зам барилан өнгөлж орхиолгүй. Уг төрхөөрөө явбал хичнээн айтаав. Понцог бид аманд хаан хувааж атханд хаан өгөлцөж явсан түншсэн. Энгингсээр он жил улирч манд хүний хөнгөн сониуч зан дийлэн дийлдсээр надаас хүн дээр нь тишв. Тэгээд хүн ондоо байх юм шивдэ. Монгол цагдаагийн дэд захирагч цог очрыг хар. Бид нэг л хэвдэн дотносчил явна. Хашгираа харгис хэгжүүн хэдэр юм шиг мөртөн хөвчин гоцгор химээх цог очир үгээгүй явар. Хөгшин өвгөн надтай үгийн хаан авираар наантай заантай л явдаг. Энэ хүн эрдэм нонд марахунч эрс шолоохон заагүй л явгүй хүн. Бас ч хүний ясыг айхавтар таньдаг хүн дээ. Олборыг олох тусам олгойд цохолдож мань понцгийн санаа ээджээ гэж цог очор манайд эрх бүрдэн аавын харамсан ярьдаг юм. Цог очор бид чухам хошоо ханд хэд мөнгөөр биш энгийн сайхан нөхөд билээл. Мал нэталж хонжоог олсоор зарцлах зарах зарлагтай болсон аавтай нь чинээлэгж их тусмаа ядуугийн хөвлөд бүрэлдсэн яс махан хувилгахсан билүү. Түүний зүрхэнд мунхахын хар муугийн гэм суумгүй юм. Тэгэхэд эртний сайн түнш маань шударгыг дагалгүй сувдгийг дагах мулгүй ир байсан юм санаж. Эд эдэний ариун думсаар бологдсон зүрх нь эзэн биений бүтэлгүй хэргийн үе таалга руу түлхэн оруулаа биз. Эрдмийн савнаас эдхийн сав онгорхон амьтдын шүлс тунж савримтгайд байдаг да. Хүмүн аавдаа хит хэлтгий халдлаа гэж бүү санаарай. Багшид нь үннийг нууж тавьчих сэтгэлийн тэгэлгүйгээс шулуун хэллээ гэж жөө багшийг хэлэхэд галт. Нийл улаан өнгө өөрөнгөн дарагддаггүй адил үнэний цэггийг бөхөх мунхын харанхуй биашгүй. Цог очиргуун санааг аавынхтай зөөрлөхгүй шүү дээ. Шавь минь альва юмны үннийг олъё гэвэл үнэхээр бэлэнгүй. Муу хорыг үүсгэй гэвэл мөчийн төдийл амжина. Үнний дотор үннийг хайхшгүй. Харин үзэх өнгө өөдгөө явдлын дотроос ялгарх үннийг жигшин авбал зүй. Үүний тулд санаа эдэрсэн аавын хаан үнэн өнгөцийг тунгаана гэдэг амаргүй л дээ. Сайн бод. Сайтар болгоомжил. Сэтгэл хэдий үнэнийг өгүүлвч цаг бүр хийчээ. Сэргэлэн ухаан хэдий тодож үргэлж сэрэмжил хүмүн. Хөрөнгө хөмрөг хомхой сэтгэл гихчийн тарыг таних үед хүний хүсэл зоригийг мөхөөлгөх гамшигын үр соёолж зовлон учруулах нь магадтай.
Аав ээж минь намайг төрүүлсэн ч хүн төлөв оюун санаагийн минь та багч та төрүүлв. Ухаан тоод мэрэгэн сургаалыг тань дагая. Болсноос ам хүр буурлаас үг дуул гэсэн юм. Та бидний багш шавийн ёсон ургийн барилга болж нэгэн сэжим оюунаар төмөн олонд тус болохын хувь болог. Мэрэгэн хүү минь аливаад хичнээн хянан явбал үйлс чинь бүтэмжтэй байхгүй. Манж түншийнхэн зоосон хэлхээ хувинд урхилагдсан аав чинь юу л хийх гэж өөхөлсөн зүрхэн балагт санааны гуранзаар билүүдэж явааг таахад хэцүү. Эд долтой цусар бааш мэт бачид хуутуу сэтгэлийн идээд боглоор шунлын булааг ямагт жигшүүстэй. Бид төрийн өнгийг цайлган олныг ялбуулж чадах авгаа хүчтэн билүү. Ер санааны хөнгөнд төрхөгдөн өнгөрөх мохоберийн халдархан мөр тавих уу та гээд жүгдэр галт өөд хоромхон ширтснээ эртний нэгэн судар бичигтэй. Үл докторгийн уудамд наран саран ээлжлэвч хөвөөмөр орчлонгийн инг барахын тэнхэлгүй буюу. Өнгийн эрхэмлэгч хүн зулгай хуумгайг ээлжлэвч өөдрөг цагийг илээх үнийн насгүй буюу гэж бичээстэй байдаг гэлээ.